Hi guys. Шинжлэхтэй тавтамаар л. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ яах вэ гэхээр дөнгөс орж байгаа хүмүүс төвлөр хуур дээр гаргадаг түгээмэл 10 алдааг би та бүхэнд хэлэх гэж байна. Тэгээд бас тэрийг хэрхэн тасах бас зөвлөгөөнүүдийг хүргэх гээд ингээд сууж байна. За, эхний алдаа юу вэ гэхээр хитрхи хурдан тоглох гээд яарад байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо зарим зохиолууд хурдан зохиолууд байдаг, удаан зохиолууд байдаг. Тухайн зохиолынхон темпэндээ орох гэж хит их ингээ хурдан тоглолцсноос болж мөнгө алдах, тухайн мөнгөө сайн бэлдээгүйгээс болоод яг тайзан дээр тоглож явах үед алдаа гарах тохиолдол юм бол их байдаг. Ерөнхийдөө нэг үгээр хэлэх юм бол тухайн тоглож байгаа нотоо сайн сурч чаддаггүй, хурдан тоглох гэж яарад ах юм бол булчин гэж яддаг хэвгүй юу? Хурууны булчин те хүний тархинд ямар нэгэн заавал ингээд ой тогтол суудаг тийм үү булчин ч юм уу те одоо би ингээд гараа ингээд өргөөл ингээд яаж ааш те энэ чинь ингээд тархиар ингээд өдөртөө булчингийн санамж нь ингээд тархин дотор ингээд үлдчихэж байгаа хгүй юу сайн уу гэхээр юм мэдээж ингээд яалчгүй ингээд гараа даалдаг ч юм уу те баяртай гэмүүд гараа даалдаг ч юм уу те тийм шиг адилхан төвлөр урдаар ч гэсэн хурууны санамжийн булчин гэж байдаг. За тэгэхээр тухайн зохиол сурж байхад хурдан тоглохгүйгээр маш удаан тайван сурна гэсэн үг. Хит их яарахгүй гэсэн үг. Тухайн нэг мөр ч юм уу хоёр мөрийг ямарч алдаагүй болсон цагт тэрийг 1-10% жоохон хурдын сайжруулна гэсэн үг. Эхлээд маш удаа 1 2 гэх хэмжээтэй удаанаар тоглоно гэсэн үг. Дараа нь аажмаар 1 2 3 гэд хурдаа нэмэж амнаа гэсэн үг. Эхлээд хуруунд тасгах нь эхний ээлжинд удаанаа тасгах дараа нь жоохон хурдлуулаад тэрэндээ тасгах тэгээд дахиад хурдлуулаад тасгаад хамгийн сүүлчийнх нь яг тухайн зохиол шиг хурцтай тоглоод алдаагүй явах юм бол тэгвэл та бүхэн тэндээ бэлэн болсон байна гэж ойлгож байна. Окей. Хоёр дахь асуудал. Тэр нь юу гэхээр мэдээж гарны буруу байдал. Бууган маань хит их ингээ унтсан байх, скул хуруу маань хит их ингээ тийм чулуун те. Би хамгийн анхны хичээл дээр юу гэж заасан бэ гэхээр нэг гарыг алим гэж төсөлж. Тэнгүүд нөгөө гарчаа энэ алимыг хатгаж байгаа юм шиг төсөөл. За тэнгүүд энэ алимыг авлаа. Гарчин ерөөхдөө иймэрхүү бөмбөлөг барьцсан алим хатгацсан юм шиг нэг иймэрхүү байна. Бууганы хувьд гэх юм бол нэг ерөөд юм чулуун. Тэгээ ерөөдөө сул. Гэтэ бүр хит их ингээ унтсан биш. Тэний шулуун. Гэтэ гарны хэсэг чинь юм атгсан юм шиг байралтай байна гэсэн үг. За хэрвээ гарны байрал бүр хитрхийн ийм ч юм уу жоохон буруу байх юм бол ямар асуудал үүсвэ гэхээр та бүхэн удаан тоглох чинь маш амархан ядарна, маш амархан өвдөж эхэлдэг байгаа. Гарны бугуу хэсэг хуруунууд ер нь бол чилж өвдөж эхэлдэг байгаа. Тэгээ бас нөгөөх нь юу гэхээр та бүхний хүсэж идэг хурдчаа сайн гарч өгөхгүй гэсэн үг. Дараагийн 3 дахь асуудал нь юу вэ гэхээр хэдүүлээ ерөөхдөө бол нот уншиж сурсан байгаа тийм үү? Яаж тоглох те? Одоо та бүхэн хүссэн зохиолд тоглож чадна гэж би бодож байна. Гэхдээ энэ дэр нэг гардаг асуудал байдаг. Тэр нь юу гэхээр за одоо би ингээд гоё нот уншаа сурцсан. Одоо тэгвэл шууд нэгэ цээжлэнэ гэж явдаг. Тэр нь өстой буруу байдаг. Яг уу цээжлэх нь бол сайн. Гэхдээ богино хугацаанд л цээжлж байгаа шүү дээ. Тухайн зохиол юм уу те юу гэдгийг 7 хоног 14 хоног тухайн зохиолыг сурлаа гэж бодоход тэр чинь ердөө 7-14 хоногийн л нэг тийм ой тогтолцоо яваад байгаа хгүй юу. Зүгээр л ингээд ингэн гэсэн үг одоо ингээд за энэ до ре ми фа гэхэд нотоо ингээд нүдэлж штеп. За ийм хүн нот дуулж байгаа юм байна. Ингэж байгаа юм байна. Гэмүүд таны шууд ингээд толгонд ингээд цээжлж байгаа хгүй юу. Тэгээ нөгөөх нь цээжлэн ингээд бодоол ингээл тоглол явж байгаа гэсэн үг шүү дээ. Чийжэр тоглож байгаа гэдэг чинь. Нэг бодлын юу вэ гэхээр одоо ингээд яг ихний анхны зохиол ингээд зүгээр чийжлээ тоглолцлоо. Дараа нь яг гэхээр дараа чинь том хүн зохиолуудыг тоглох гэхээр жоохон хүндрэлтэй гэх юм уу? Яг тэгвэл цаашаа том зохиолууд улам хүндэр тусам маш их олон нотнууд, тэгээ маш их олон задаргаанууд байдаг. Тэрийг цээжлэх гэж нэлээд болно. Тэр нь оронд зүгээр л нотоо сайн нүдлээд
нотоо сайн чижиж. Одоо нэгдүгээр шугам дээр ямар нот дуурдیں۔ Тэн дээр ямар нот байдгийг гэдгийг сайн тогтоочих. Тэнгүүд чинь та бүхэн аяндаа нэг сар ингээд сурж хахад ингээд аяндаа л ингээд нотоо хараад тоглоол. Тэгэл угаасаа хүсэн үсээг нотоо харж тоглосоор байгаа угаасаа тархин чи өөр ингээд тогтчтой. Тийм. Тэгэхээр нэг бас шууд нотоо хараад чийлэх гэж битгий яараарай. Зүгээр шууд сайхан нотоо хараад тогтоочход зүгээр. Дараа нь түгээмэл гаргадаг алдаа юу вэ гэхээр дөнгөж сурж байхад хүмүүс шууд зүгээр л нотоо хараад тоглоод байдаг. Гэхдээ энэ дэр бас юу хэрэгтэй вэ гэхээр метроном хэрэгтэй. Тэний үг гэсэн үг гэхээр нөгөө ритм байдаг. За та бүхэн ерөөд бол метрономыг сонсч ирсэн байх. Тухайн бас нотон дээрээ BPM гэж байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр beats per minute гэж байгаа. 1 минутанд хэдэн цохилт цохихыг хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр стандарт нь ерөөд бол 120 той байдаг. Тэрний үгс үг гэхээр 1 минутанд 120 удаа цохигдно гэсэн үг. Тэгэд 2 жишээ 1 2 1 2 1 1 2. Тэн дээр болохоор нөгөө миний өмнө ярьдаг 4 хүртэл ордог гэсэн үг. Эхлээд эхний өнгө нь өөр дуурна. 1 2 3 4. 1 секундэд 2 удаа цохино гэсэн үг. Ойлгомжтой юм хууртай гэсэн үг. За та бүхэн ойлгохгүй би та бүхэн энэ бяцхан бичлэг үзүүлээ. За сандыг харсан байх. 1 минутанд 120 ширхэг цохих метроном байгаа. Тэр нь болохоор 1E, 2E, 3E, 4E гэх мэтлэн ерөөдөө стандарт хурдан явна гэсэн үг. За тэгээд цаашаага 60 BPM, 90 BPM гэж байдаг. Тэр нь болохоор ойлгомжтой байх тийм үү? 1 минутанд 60 удаа цохино гэсэн үг. 90 нь болохоор бас 1 минутанд 90 удаа гэж цохиод явна гэсэн үг. Метроном гэдэг нь ер нь бас маш хэрэгтэй. Хэдүүлээ гоё яг хэмнэлтэд явна гэсэн үг. Гоё хэмнэлээ алдахгүй гэсэн үг. За дараагийнх нь хит хүчтэй тоглох гэж байдаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн нотыг хурууныхаа нөгөө саний тарих нөгөө булчин гэж ярьсан шүү дээ. Хурууныхаа булчинд суулгаж тасгаж өгч байгаа шүү. Тэрнээс бол цохиолол сурсан ч гэсэн ингээ хатуу чанга тоогоод байх юм бол юу нь бол жоохон хиймэл сонсогддог муухай чихэн чиртэй гэх юм уу. Нэрэд бол яг хуу зүгээр эхний үед тухайн нотоо сурж явах үедээ чанга хүчтэй тоглож болно. Тэрнээс бол цаашаага ирэхэд бол хэрэггүй дуу маань хитрхи ямар хатуу хүчилсэн болчдөг. Хоёрдугаар ч юу вэ гэхээр гар мэдээж ядарна. За дараах нь юу гэхээр зарим хүмүүсүүд шууд хоёр гараараа зэрэг тоолох гээд үзээд байдаг. Тэнгүүтээ шууд за энийг юусоо би сурахгүй маань гэд та болиё гэж шантарчдаг байгаа. За эхний ээлжинд багаар нэг гараараа явах хэрэгтэй. Эхлээд баруун гарын эхний нэг 4 такт ч юм уу те 4 мөр сурчаад тэгээд дараа нь 100 гар дээр бас адилхан эхний 4 такт сурчингуудаа хоёулын бас багаар ингээд зэрэг явах гэж оролдох хэрэгтэй. Шууд хоёр гараар тоглох гэж үзэх юм бол байнга гацна. Яг ингээд тоглосноо ингээд нотоо мэдхгүй ингээд хараад юу лээ гэд нэлээх хугацаа алдна. Тэгээ бас нэлээд их шууд хурдан тоглож бас чадахгүй. Баруун гар эхлээ үзээд дараа нь 100 гар. Тэнгүүтээ багаар нийлүүлж үзнэ. Хоёулангийн ойлгомжтой. Дараачих нь юу гэхээр тухайн алдж байгаа нот хэсэг байлаа гэж бодсон шүү дээ. Тухайн нэг алдаатай хэсэг ч юм уу те. Тэрийг нэг давтахгүй цохиолоо эхнээс нь дуусан дуустал 2 3 удаа ингэ тавтаал юм. Одоо жишээ нь нэг цохиол цогчлаа гэж бодсон шүү дээ. Тэнгүүд тэрний нэг хэсэг дунд нь хэсэгт нь заавалчгүй нэг алдаатай хэсэг гарч ирнэ. Тэнгүүд тэрийг нэг тоохгүй зүгээр л цохиолоо эхнээс нь дуустал нь ингэ тоглоол яваад ах юм бол сайжрахгүй. За эхлээд тухайн цохиолоо эхнээс нь 2 ч юм уу 3 удаа ингэ тоглож тавтаад яг алдж байгаа газараа ингэ нотон дээр тэмдэгч. Тэнгүүтээ тэр алдж байгаа хэсгээ илүү их тавтах хэрэгтэй. Одоо ингэ нийт 1 2 3 такт байлаа гэж бодсон шүү дээ. Эхний такт нь та бүхэн алдаагүй тоглож байгаа. 3-р такт нь бас алдаагүй тоглож байгаа. Харин яг голын хэсэг нь алдаатай тоглож байгаа.
байнга алддаг гэх юм уу. Тэнгүү зөвхөн голын хэсгээ нэлээд удаан олон удаа давтах хэрэгтэй. Тэнгүүтээ эхний хэсгээс дараачийн яг алдаж байгаа хэсэг рүү шилжүүлж үзнэ. Эхний хэсгийг алдаагүй тоглож байгаа чинь шууд дараагийн хэсэг рүү алдаагүй шилжих хэрэгтэй. Тэнгүүд нь дараа нь 3 дахь дээр нь бас дахиад алдаж байгаа хэсээсээ 3 дахь хэсэг рүүгээ бас ингээд алдаагүй ингээд шилжиж сурна гэсэн. Ийм маягаар давтах хэрэгтэй. За тэгээд дараагийн нэг зүйл нь юу гэхээр яг тоглож байхдаа сонсох хэрэгтэй. Одоо бас юм байдаг хөөе. Ингээд за ноотоо суурчлаа тийм үү. Тэнгүүд чинь ингээд сонсохгүй ингээд давтаадах юм бол гинүнд өөр нот дуурдаг ч юм уу тий. Хүний тэр зохиолын тэр юу бас гэж байгаа ч бас нот шивхтэй эсвэл бичгтэй тийм нэг алдаа байж болно шүү дээ. Тухайн зохиогч юм уу тий. Тэрний алдаа. Тэр нь хор байдаг л да. Гэхдээ бусад одоо төгөлдөр уурчтай ингээд бас ингээд тийм нотнууд байдаг хгүй юу? Онлайн дээр тэнд бас алдсан хэсэг бас байж болно. Тэгэхээр өнөхөд бол тоглож байхдаа оригинал хөгжимтэй харьцуулаад өнөхөд бол бас ингээд өөрөө дагаж тоглоод бас сайн сонсч байх хэрэгтэй. Ер нь бол чих бол хамгийн чухал гэж ярьдаг. Өнөхөд бол зөв тоглож байгаа хэрнээ сайн сонсдоггүй. Тэрний үгс үг хэрэг хаана илүү нюанс өгч чинь, хаана илүү өргөлцтэй гэдэг үлээ те. Хаана илүү суларч чинь, хаана илүү чангарч чинь гэдгийг ингээд бас сайн тэр бас анзаарахыг сонсох гэдэг байгаа шүү заяа. Тэрнээс зүгээр л ингээд робот шиг ингээл нот хараад сурцсан. Тэгээд тэр эзэжлсэн. Зүгээр л ингээд тоглох биш тийм ээ. Бас сайн сонсох хэрэгтэй. Яг хөө ингээд зарим үед нот тэр ингээд яг хэмнэлтэд явж байгаа гэсэн зарим тохиол тухайн тоглож байгаа хүний сэтгэл байдаг хгүй. Тухайн зохиолоо яаж амжуулж ийн гэдгээс шалтгаалж байгаа. За дараагийн нэг алдаа. Сая түрүү сэтгэл ирснэх. Ерхэд бол сэтгэлээр тоглох хэрэгтэй. Хөгжим бол зүгээр л нэг юм нот тоглох, зүгээр л нэг товчлуур дарах, утас дарах хэлэхгүй тухайн хүнээсээ шалтгаална. Тэр хөгжмийг тухайн хүн маань яаж амжуулж ийн? Дотоод хүний сэтгэл гарч ирж байгаа гэсэн. Ерөөдөө ингэж ярьдэн шүү дээ. Ингээд хөгжим сурахад хүний дотоод сэтгэл юмуд нь илүү ихгүй ингээд хөгжмөөр ингээд дэлгэрч гардгаа гэж тийм. Миний хувьд бол ингээд би яг тухайн зохиолыг бүр сурчаад ингээд дотроосоо бүр сэтгэлээс ингээд мэдрээд ингээд тоглож явахад миний бүр ингээд шар ус босоод тийм ингээд бүр дотор нь ингээд орцсон юм шиг айгүй нэг тийм гоё мэдрэмж авдаг байгаа. Илүү сэтгэлээсээ тоглох нь хүнд хүрэх нь бас илүү өөр байдаг тийм үү. Зүгээр л нот ингээд 1 2 дан гэл тоглох уу эсвэл амар гоё тийм дуулж байгаа юм шиг ингээд тоглох уу тийм маш бас нэлээд том ялгаатай зүйл. За тэгээ ерөнхийдөө бол нэг сүүлчийн нэг алдаа юу гэхээр хит их суух байдаг. Одоо өдөржин 2 3 цаг 4 цагаар ингээд суугаад ингээд бүр тархиа гашлаган байж ингээд сураад ингээд яагаад гэх юм бол ерөнхийдөө бас тархи ажиллахгүй. Тархи хэдий ч ингэ ажиллана илүү их гоё сонсно. Сонсноор илүү дотроосоо бас илүү сэтгэл гараад тухайн зохиол маань илүү гоё амьдрдаг байгаа. Тэрнээс бол нэг амар та нар өөрийнхөө хүчлээд тий бараг өдөрт 3-4 цагаар суугаад тий ямар та бүхэн мэржлийн сургуульд ч юм уу тийм хүнд сурж байгаа биш. Яг нь сүйж болохоор нэлийн шахдаг байсан. 1 сар гэхэд бараг 2-3 зохиол бэлэн болгоцсон байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр яг би бол ерөөдөө бол нэг амар суудаг байсан. Та нар болохоор дөнгөж сурж байгаа ч юм уу тий зүгээр сонирчин өгөх юм бол нэг амар хүчлээд хэрэггүй доор ээж нэг 30 минут ч юм уу 1 цаг байхад л болно. Яг хөө зарим тохиолдолд яг хөгжим амар хайртай дуртай хүмүүсүүд яг 1 мэтгэд бараг 2-3 цаг суудсан байдаг. Тэр нь болохоор бараг химийн зүйл. Гэхдээ ингээд бол нэг бүр хүчилж битгий сураарай. Яг гоё сэтгэл гаргаад гоё сэтгэлээсээ сураарай. Ойлгосон. За тэгээс өнөөдрийн зөвлөгөө та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээ бүгдээрээ гоё лайк дарж эрсцээ бүртгүүлээрэй. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Bye guys.